Сайн байцгаана уу? Та зүрхээ сэтгэл зүйн боловсрол олгох подкастыг сонсож байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа. Бидний хүргэж буй подкаст маань сэтгэл зүйн анхан шатны боловсрол олгох мэдээлэл түгээх дугаарууд бөгөөд энэ сэтгэл зүйн зөвлөгөө засал биш гэдгийг та бүхэн маань тунгаан анзаараарай. Сайн байцгаана уу сонсогчдоо. Зүрхээ сонс подкастын шинэ дугаар эхэлж байна. Сайн уу хэмгээ? Сайн хонгороо, сайн байцгаана хүндэт сонсогчдоо. Бид хоёр шинэ дугаараараа иргэн ирж байгаадаа баяртай байна. Бид хоёр өнөөдөр ямар асуудлаар ярилцахаар бэлдсэн бэ гэвэл хүн болгон хизээ нэг цагт хаа нэгтээ мэдэрч исэн мэдрэмжийн тухай ярилцахаар бэлдсэн. Энэ бол гэмшил. Бид нар бүгдээрээ л амьдралынхаа аль нэг үед гэмшиж үзсэн байгаа тий. Хин нэгний гомдоосон, буруу шийдвэр гаргасан үедээ ч юм уу. Эсвэл магадгүй өөрөө өөртөө хийх ёстой гэд бодсон зүйлээ хийгээгүй үедээ гэмших мэдрэмж биднэрт төрдөг тий. Яг үнэ. Тэгэхээр энэ гэмшээд байгаа мэдрэмж чинь юмаа сайжруулах гад, алдаагаа засах гад биднийг ахиулахад ингээд туслаад байд юм болов. Эсвэл эсвэргээрээ ингээд гэмшгээр дотор ингээд аягүй хүчтэй мэдрэмжүүд бас ирдэг штэ тий. Бидний ер нь ингээд дотроос маань өөрөө өөрийг маань ингээд эвдүүлээд идэг мэдрэмж юм болов. Яг үнэ. Тэгэхээр манай сонсогчид ч гэсэн давхар яг бодорой. Надад хизээ нэг цагт төрж байсан гэмшил, эсвэл одоо надтай хамт байгаа энэ гэмшил намайг сайжруулах гад байна уу? Эсвэл би дотгошоогоо өөрийгөө шийтгээд байна уу гэдгийг нэг бодоод үзээрэй. Тэгэхээр гэмшил бол 3 төрөл байдаг бахна. Нэгдүгээрт нь эрүүл гэмшил, хоёрдугаарт нь хортой буюу токсик гэмшил, гуравдугаарт нь трома буюу сэтгцийн гэмтэлээс үүдэлтэй гэмшил. Тэгэхээр яг түрүүний чиний хэлснээр бид нар ингээд засаж залруулах гад байдаг юм уу гэдг нь мэдээж эрэг эрүүл гэмшилд орох нь. Тэгэхээр эрүүл гэмшил бол биднийг засахын төлөө алдаагаа би алдаа гаргасан байна. За би тэгвэл цаашаад яах вэ? Дахиж би энийг хийхгүй тулд яах ёстой вэ гэдээ дандаа дээшээ өсөж хөгжиж дэвшсэн ч юм уу те прогрессив маягийн гэмшил байх нь. Энэ бол эрүүл гэмшил. Сэтгцийн эрүүл мэндийн хувьд илүү хариуцлагатай болоод илүү нийгмийн харилцаагаа сайжруулад илүү бусдад болон өөртөө эмпати байж чадна гэсэн үг байна уу? Яг үнэн те эрүүл гэмшил чинь тэгэхээр бидний нийгмийн харилцааг сайжруулдаг байх нь бусдыг ойлгож мэдрэх, бусдтай хамт байх, өөртөөгаа хамт байх, тэр эмпатиг бас инэрэнгүү байх те compassionate байхыг бас сайжруулдаг байх нь шүү дээ те. Энийг ингээл жишээн дээр хэрвээ бодоод үзэх юм бол гэмшил яг луужин шиг юм байна гэж би бодмоор санагдаад. Луужин байхгүй бол хэдүүлээ хаашаа явахаа мэдэхгүй. Гэмшил байхгүй бол бид нар хин нэгний гомдоосноо ч юм уу ямар нэгэн буруу зүйл хийснээ анзаарч чадахгүй. Гэхдээ эрүүл гээд чиний хэлж байгаагаар бас төсөөлөх юм бол луужин бид нарыг чиглүүлдэг штэ тий. Амьдралыг бүрөө удирддаггүй. Тэгвэл гэмшил бас бид нарыг чиглүүлэхээс биш таныг бүтнээр нь удирдах ёсгүй юм байна гэж бодож байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол гэмшил бол бидний ёс суртахууны дохио байж болох нь шүү дээ. Тэгэхээр гэмшил бол бидний ёс суртахууныг луужиндаал за яг энэ хэм байна. Тэнд би тэгэх ёсгүй байж тээ. Гэмшил бол бидний хамгаалах механизм бахна тий. Тархин дээр ирж байгаа хамгаалах механизм. Ямарваа нэгэн аюулаас биднийг нэгдүгээр сэргийлж идэг бахна, хамгаалж идэг бахна. Бие махбод маань тэнд бас хариу үйлдэлээ үзүүлээд мэдрэгүүнүүд бас ирж явах нь шүү дээ тий. Үнэлээд бид нар зан үйлээ засах юм байна. Гарах гэж байгаа хариу үйлдэлээ тийм ээ. Яг үнэ. За тэгвэл эрүүл бус гэмшил гэдэг дээр үргэлжлүүлэх үү? За тэгвэл эрүүл гэмшил нь ийм байх юм байна. Тэгвэл эрүүл биш гэмшил гэхээр юу ах вэ гэхээр жишээлх юм бол танин мэдгэн хувьд бүхнийг өөртөөгөө холбох юм байна те. Өөр дээр бүх юмыг тусгаж аавна гэсэн үг. Надаас л болчлоо, миний л буруу байлаа. Би ингэсэн бол, би тэгсэн бол тэр ингэхгүй байх байсан гэд
хэдийн энэ бодлууд орж ирж болох ч гэсэн уйлгт бодолд автах гэж хэлээ та тий. Уйлглан гэж орж ирэх. За бүхнийг контролдож чадна гэж бодох. Бүх юм миний хяналтан доор байна. Гэтэл амьдрал дээр тэр боломжтой юу гэж та нэг бодоод үзтээ. Амьдрал дээр бид бүх юмыг контролдож, бүх хүнийг, бүх асуудлыг, бүх үйлдэлийг, нөхцөл байдлуудыг контролдох боломжгүй тий. Нөгөө дээрэс нь нэмээд алдаа гаргах эрхгүй. Зарим хүмүүсийг сонсч ирсэн үгүй алдаа гаргах эрхгүй. Би алдаа гаргах эрхгүй гэж хэлдэг тий. Тэгэхээр нөгөө алдаа гаргаж чадахгүй болтлоо хүн өөрийгөө дотооддоо өөрийгөө одоо өөрөөр хэлбэл шийдэж гин гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр эн чинь одоо түрүүн болохоор гимшээд бид нар өөрийгөө үнэлээд алдаагаа үнэлээд үйлдэл дээрээ мэдрэмжээ өөрийгөө болон бусдыг ойлгоод үргэлжлүүлэн засаг залруулахад илүү чиглүүлнэ гэж ярьж ирсэн бол эрүүл бус болохоор бид нар бидний баг оршихууруу чиглэх юм байна гэж сонсогдож штэ тий. Би бол муу хүн, би буруутай. Ингээд бодцохоор нөгөө асуудлаас гэмшил дээр болвол алдааг засчулна гэж харж ирсэн бодол одоо гарах гарцгүй ямар ч хаалгагүй юм шиг мэдрэмж төрөхөөр гэмшээд алдаагаа засахаар бид нар ямар нэгэн байдлаар урагшлаад байгаа юм шиг санагддаг бол эрүүл бус болчхоор бид нарт урагшлах боломж авахгүй оригдсон хөдөлгөөнгүй байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх юм байна гэж төсөөлөгдөж шүү дээ. Яг үнэ тэгэхээр чинийх дээр яхаар нь өргөжлүүлээд энэ чинь нөгөө төгшүүр айдас төгшүүр дамгаалах нь байна тий. Улмаар depression сэтгэл готрол руу бас төгөх нь байна тий. Аваачих нь. Тэгэхээр бид нар сонсогчид маань яг юмн дээр дөрөөдөд энэ хоёрыг ялгахын тулд өөрсдөөсөө бас асууж болох юм тий. Хамгийн сүүлд буруу зүйл хийснээ нэг бодож байгаад тэр мэдрэмжэн дээрээ илүү хариуцлагатай болсон уу? Өөрөөр хэлбэл алдаагаа засах гэж ямар нэгэн оролдого хийж гин үү? Эсвэл та тэр үйл явдлын дараа за би бол ерөөсөө муу хүн, би чадваргүй, би ингэхгүй гэд өөрийгөө буруутгахад хүрсэн үү? Гэдгээр та өөрийнхөө гэмшлийг эрүүл байна уу? Эрүүл ус байна уу гэдгийг анзаарч болох юм шиг анзаарэгдэж байна. Яг үнэ. Тэгэхээр түрүүн чинь нэг оршуу гэж ярьсан. Тэр болохоор хоёлаа ингээд яг бас илүү дотор нь задлаад үзэх юм бол энэ яг гэмшил дүү эсвэл би өөрийгөө шейминг хийж гэнэ үү те өөрийгөө би шившгэлж гэнэ үү ичээж гэнэ ичээх гэхээр одоо ичээх биш юм л да өөрөөдөө гутаж байна уу те гутамшигтай байна уу. Тэгэхээр нөгөө хэрвээ энийг шеймээс ялгаад үзэх юм бол та нар манай сонсогчид мэдж байгаа бол манайх бүтэн дугаар яг шейм дээр хийсэн ичхүүр гэж юу вэ гэд тэрэн дээр очиод бас сонсоод үзээрэй. Шейм болохоор би муу хүн гэд хүний яг оршуу дээр очдог. Тэг миний identity-д нөлөөлж штэ тий. Бусдаас өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Тий. Өөрөө засах биш бүр нуугдах хүсэл төрүүлэх нь байна тий. Ил гарахгүй гэмшил бол хийсэн буруу зүйлээ засаад үйлдэл дээр төвлөрөөдсөн бол ичхүүр гутамшиг болохоор хувь хүний уугуул хүн дээрээ өөрийгөө буруутгаад алдаагаа засах гэхээс илүү өөрийгөө нуух, дарагдуулах, өөрийгөө үгүйсгэх тэр оршихуй мэдрэмж рүү аваачих нь шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр бас хоёулаа нөхцөл байдлуудыг ямар нөхцөл байдлуудаас үүдэлтэй ийшээ ирж болох вэ гэдэг талаар халтханд урдээ л та тий. Тэгэхүү. Тэгэхээр тухайн хүний өссөн орчин бас нөлөөлж болно. Өөрөөр хэлэх юм бол эцэг эхэн ямар хүмүүс байсан, ямар асран хамгаалагч нар дээр юуг сонсож өссөн. За насанд хүрээд гэр бүлийн хүчирхийл дунд амьдарч байна уу гэдгээс бас шалтгаалх нь байна тий. Тэгэхээр хүүхдийн өссөн орчин хүүхэд яг юуг сонсож юуг мэдэрч өсөж байна вэ гэдгээс шалтгаалаад гэмшил эрүүл байх юм уу эсвэл бол хортой байх юм уу гэдгийг яах нь. Тэгэхээр жишээлх юм бол би нөгөө гэр бүлийн хүчирхийл гэдэг дурдсан дээр гэр бүлийн хүчирхийл дээр ялангуяа юу гэж дурддаг вэ? Ихэнхдээ хүмүүс юу гэж боддог вэ гэвэл миний буруугаас боллоо. Хэрвээ би ингэсэн бол манай хүн алдаагаа засах боломжтой байсан гэд өөр хүний өмнөөс хариуцлага хүлээн.
Өөрөө өөртөө хариуцлага биш, өөр хүний өмнөөс төсөөлөн хариуцлага хүлээн гэсэн үг. Тэгэхээр тухайн хүний бас буруу биш л дээ. Яагаад гэвэл цаанаас орж ирж байгаа мэдээлэл тийм нөхцөл байдал энэ хүнийг энд хүргэж штэ тий. Энэ бол хөдөлсөн байна гэж ойлгож болох нь. Тэгэхээр чинь энэ хүнийг ингэж бодоход ч юм уу би сая нөгөө сүлд бас нэг нийгмийн сүлжээн дээр богино видео үзсэн л дээ. Аль нь оролцоотой, аль нь буруутай. Учираас ингээд ийм хүчрхийлэлтэй харилцаа үүсээд гэхдээ энэ хүчрхийлэлтэй харилцаа аль нь ашигтай байдаг тухай тайлбарлаж байна лээ. Хүчрхийлэлтэй харилцаа ялангуяа гэр бүлийн хүчрхийлэл, хүүхдийн эсрэг хүчрхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчрхийлэл яг яагаад үүсдэг, хаана байдаг, нийгмийн тогтолцоо үүнд ямар үүрэг ролтой вэ гэдгийг манай сонсогчдод бас мэдчихэж магадгүй. Мэдгүй хүмүүс байх юм бол товчхон хэлээд өгье. Нийгмийн тогтолцооны хувьд Монгол улс болон дэлхийн нийтээр дэлхийн улс орнуудын 90% нь эцгийн эрхт ёс дамгаалсан буюу эр хүнд хамгаалсан нийгэмд, эр хүнд ээлтэй нийгэмд бид бүгдээрээ амьдарч байгаа. Энэ нийгэмд хүн амьдрахтаа яадаг вэ гэхээр аль болох нөгөө даван туулах survival модон дээр орж амьдардаг баггүй юу? За тэгэхээр хүчирхийлэлт чиний ярьж байгаа тэр юмыг ингээд би эргүүлээд бодохоор гэр бүлийн хүчирхийлэлт яг аль тал нь аль-алнаас нь болоод одоо нэгэдээ нөлөөлөө тэгээд хариу үйлдэл үзүүлсэн байна гэж хэлээд ах шүү гэж тэ би зүг сонссноо чамаг. Яг зөв байна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн хувьд бол энэ эрх мэдлийн тэнцвэргүй байдал байдаг тэ. Тэгэхээр манай өмнөх дугаарыг сонсороо гэр бүлийн хүчирхийллийн тухай бүтэн дугаар байгаа. Тэгэхээр тэнд болохоор юу вэ гэвэл хэн нэгэн хүнээс болоод хариу үйлдэл хүчирхийлэл тухайн эр хүн үйлдээгүй гэд би шууд хэлчихээ л та тийм. Энэ бол маш олон судалгаагаар батлагдсан зүйл. Энэ зүгээр ганц хонгор зүйл хэлээд байгаа биш л дээ. Энийг сэтгэл зүйчид, сэтгэл судлаачид, хуульчид, нийгмийн судлаачид маш олон улс орнуудад хийсэн судалгаагаар энийг батлаад гаргаад ирсэн зүйл. Тэгэхээр тухайн эмэгтэйгээс болоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд эмэгтэй өөрөө хүчирхийлэл үйлдэжсэн учраас эрэгтэй нь үйлдсэн гэсэн үг биш л дээ. Энэ бол эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Тэнд нэг хүн өөрийгөө арай давуу эрхтэй энэ хүн бол сул дорой байх ёстой. Миний өдөөс үг хэлэх хэрэггүй гэж хэлж шít. Улмаар яаж байгаа гэвэл нөгөө эмэгтэй хүнд гимшиг гэдэг мэдрэмж төрхөнтэй. Хамгийн гол зорилго чинь бол нэгдүгээрт гимшиг гэдэг мэдрэмж дээр аваачих, хоёрдугаарт нь шейминг хийх. Би бол муу хүн. Би бол буруу юм байнга хийдэг хүн гэд хүний identity дээр нөлөөлж байна те. Тэгэхээр одоо барыг тэр яриагаараа хоёлаа өнөөдрийн сэдвээ холбох юм бол хоол муу хийгээд байгаа учраас би бол хоол муу хийдэг хүн. Үүнээс болоод гэр бүлд асуудал гарч ийн гэдгээр одоо хохирж байгаа хүн маань өөртөө гимшил биш томшгийг гутах одоо өөрийгөө гутаах мэдрэмжийг илүү хөгжүүлэх юм шүү дээ тий. Яг үнэ өөртөө гутах. Үүн дээр бид нар манай сонсогчд өөрсдийнхөө мэдрэмжийг ийм гимшил үү гутаанд оромжлол гэх үү гутамшиг үү гэдгээс ялгахын тулд гимшил бол төр зурих адилхан хүчтэй ирнэ бид нар дээр яг давалгаа шиг маш хүчтэй мэдрэгдэн гэхдээ төр зурих биднэрт хаа нэгтээ засаж залруулад тухайн асуудлыг шийдээд өсөж хөгжих орон зай байдаг нь энэ бол эрүүл гимшил. Хаа нэгтээ та магадгүй тэр хүчтэй ирээд хүчтэй мэдрээд гэхдээ удаан үргэлжлээд өөрийгөө тэр дотор энэ бүхэнд маш их буруутгаад энэ нь таны одоо цагийн амьдралын чанарт нөлөөлөөд сэтгэл зүйн байдлыг өөрчлөөд юм уу те түрүүн чи сэтгэл готролд оруулаад төгшүүрт оруулаад гэж ярьжсэн авлагт байдлаар бодно илүү одоо юу гэдгийг давтах шин чанартай байна л гэж ярьж байна. Тэгэхээр энэ болгон маань тухайн хүн дээр сэтгцэн эрүүл мэндийн хувьд давхар асуудал дахиад нэг шинэ асуудал болоод үлдчихэж байгаа юм шиг үлдэж болох юм шиг сонсогдоод байна л да. Яг үнэн тэгэхээр
Өөрөөр хэлэх юм бол чинийхийг ингээд сонсохоор яг өөрийгөө шийтгээд байна уу гэж бодорой л гэж ах шиг байна тий. Би Яг өөрийгөө үнэ. шийтгээд байна уу? Эсвэл би өөрийгөө засаж залруулах гад алдаан дээрээсээ урагшлах гад байна уу? Үйлдэл дээр суурилсан байна уу? Эсвэл миний яг би хинбэ гэдэг дээр очиж тогшоод байна уу гэдгийг бодох юм байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бас нэг гэрийн нөхцөлд манай сонсогчид юу бод би яг юуны төлөө гимшээд байгаа юм бэ? Би яг бодитоор хариуцлага үүнд хүлээх ёстой юу, хүлээх ёсгүй юу? Би яг үүнд 100% буруутай юу? Хэрвээ найз маань энэ байдалд орсон бол би юу гэж хэлэх байсан бэ гэж та бодоод үзтээ. Эсвэл хариуцлагын талаар те би яг юунд хариуцлага хүлээх ёстой мó үгүй юу гэдгээ хэрвээ хармаар байвал цаасан дээр тойрог зурж агаад хувьчлаад харахдаа би энэ нөхцөл байдал бусад хүмүүс санамсаргүй хүчин зүйлс гэд хуваачаад энэ дунд саяны болсон үйл явдал дээр хит хэдэн хувьтай байгаа юм. Ихэнх хүмүүс дандаа би дээр аваачдаг. Гэхдээ та яг өөртөө одоо би үнэнчээр энийг нэг бодоод үзье та гэд нэг хувьчлаад үзтээ. Тэгэхээр хаанд байх нь та өөрийнхөө зүгээс тухайн цаг мөч дээр тухайн нөхцөл байдал дээр тухайн шугамн дээр хийж чадах хамаг сайнараа байсан. Та бүх юмыг хийсэн. Тэгэхээр гимшил бидний засах цаан үлийг л илүү өдөөх хэрэгтэй юм байна. Түрүүний шиний нөгөө асуултан дээр дөрвөлөхөд те илүү бид нар тухайн гаргасан үйлдэлээ засмаар санагдуулах юм байна. Тэгэхээр үйлдэл дээр чиглэдэг гэж дурдсанчлан хэрвээ магадгүй эрүүлэр гимший гэж та бодвол тухайн үйл явдал дээр саяны аргачлал дээр нэмэх нь ямар үйлдэл хийсэн бэ би? Энэ үйлдэлээсээ надад засаж чадах нь юу байгаа? Тэгээ энэ алдсан алдаа бид нар төгс бүтээл биш. Гэтэ энэ алдаанаас юу авч үлдээд магадгүй юу суралцаад ч юм уу суралцсан гэхээр шууд дахиад автахгүй болно гэсэн бас биш те. Юуг анзаарч өөртөө авч үлдмээр байна гэдгээ хараад хэрвээ бодит үйлдэл хийж байгаа бол та эрүүлэр гимшээд засах зан үйлээ илүү одоо өөрлөгөө чиглүүлж хөгжүүлж ийн гэж харж болох нь шүү дээ тий. Яг үнэ. Тэгээд улмаар үнэхээр ганцаараа хийж чадахгүй бол та яг мэрэгжсэн сэтгэл зүйчдэр очоод хамтдаа эрэл хайгуулаас хийж болно тийм. Миний яг энэ гимшил надаас явахгүй эсвэл нөгөө хүчтэл нь багасахгүй байна вэ гэд гимшлээ бас гимшилтэйгээ хамтдаа бас ярилцаж болох байх гэж бодож байна л да. Тэ нөгөө өөрийгөө би дутуу үнэлээд байна уу тий? Өөрийгөө би шийтгээд байна уу гэд бодоод үзвэл нөгөө талаас нь юу вэ гэвэл би хүн тий би алдаа гаргах эрхтэй хүн болгоны ертөнцийн дээр алдаа гаргадаг хүн гэж байхгүй хонгор зулын их чимэг болдоод оржоод улмаа цэцгээ бүгдээр л алдаа гаргаж ирсэн. Хамгийн гол нь энэ алдаагаа би яг өөрөө тий би алдаа гаргацсан тэрнээсээ суралцаад би урагшилж чадчихэв үгүй юу гэдгийг л харах нь байна штэ л гэж юм тий. Заримдаа ингээд зарим хүмүүс өөртөө агт хамааралгүй өөрийн хяналтаас гадуур үйл явдалд ингээд өөрийгөө асар их буруутгаад гэмшсэн явж идэг хүмүүс байдаг штэ тий. Тэр өдөр би одоо тэр хүүхдээ тэр замаар яв гэж хэлээгүй байсан бол тийм юм болохгүй байх байсан юм аа. гэдэг гэмшил ч юм уу тий. Яг үнэ. Эрүүл гэмшил мөн үү? Эсвэргээрээ энэ эрүүл бусаар би өөрийгөө буруутгаад шийдэж байгаа таны хөдөлгөөнгөө гаргалгаагүй мэт санагдуулж байгаа. Одоо магадгүй би тэгж хүүхдтэй хэлсэн бол би сайн ээж үү эсхүү гэдэг дээр хүртэл очиж эргэлзүүлж чадахгүйц амьдралын чанарыг өөрчилж чадахгүйц ийм хоёр ялгаатай мэдрэмж юм байна л гэдгийг тал бүрээс нь хоёлаа тайлбарлах гээд оролдоод байна л да тийм ээ. Яг үнэ. Тэгэхээр манай сонсогчид бас анзаарч байгаа л энэ эргээд бас нөгөө хэл хязгаар дээр авчиж штэ тий. Би өөртөө болон бусадтай хэр сайн хэл хязгаараа тавьж чаддаг вэ? Boundaries тий. Би өөрийгөө яг хайрлаад байна уу? Бусдыг бас хайрлаад байна уу? Би өөртөө энэрэнгүй хандаж чадж байна уу? Бусдад би энэрэнгүй хандаж чадж байна уу? Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадж байна уу үгүй юу?
Тэгээ алдаа гаргасан ч гэсэн би өөрөө өөртөө хүнлэг байж чадчихэв. Яагаад гэвэл би чинь хүн штэ. Би суралцаж байна уу? Дахин алдаагаа давхгүйгээр тий би суралцаж байна. Тэгэхээр нөгөө нь boundaries орж ирж гин. Тэг хэл хязгаар орж ирж гин. Өөрөө өөртөө энэрнгүү байх тухай орж ирж гин. Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай орж ирж гин. Тэ миний ямар өссөн орчинд энэ тэгэхээр нөгөө энэ орж ирж байгаа энэ мэдрэмж таны бас буруу биш, энэ дугаарыг сонсоод бас битгий өөрийгөө буруутгаараа гэж сануулж хэлмээр байна. Хүн болгон энэ ертөнцийн дээр бүгдээрээ энэ гэмшил гэдэг мэдрэмжийг хизээ нэг цагт хаа нэгтээ байнга л мэдэрч идэг. Тэглээ бол буруу юм бол огт биш ээ. Хамгийн гол нь би өөрөө өөртөө энэрнгүү байгаад, бусдад энэрнгүү байгаад хэл хязгаараа тавьж чадахгүй юу? Тавьж сурж гэнэ үгүй юу гэдэг л асуудал юм биш үү? Тэгэхээр хоёлаа одоо гэмшлийг хамгаалах юм бол өөрийгөө үнэлээд бусдын мэдрэмжийг олгоод ямар ёс суртахууны гэх юм уу зөрчил гаргасан бэ гэдгийг мэдрэх ийм л үйл явцсан байна гэж харж болох уу? Оюун санаа тархинд эхлээд би өөрийгөө үнэлэх юм байна. Зөрчил алдаагаа нэг харах юм байна. Тэгээд бусдыг ойлгож мэдрэх эмпати байх тухайд үрдсэн тий. Энэ үйл явдал тэр хүнд яг юу болчихваа? Ямар мэдрэмж төрүүлчихв? Үүн дээр энийг ёс суртахууны зөрчил гэж үзвэл энэ болгон мэдрэмжийн дараа танд засаж залруулах сэтэл төрж гин үү гэдэг ийм дөрвөн одоо шатлал дунд л гэмшил гэдэг юм эрүүлэр өрнөх юм байна гэж хоёлаа нэг багцлж харуул. Яг үнэ. Тэгэхээр чиний хэлснээр энэ гэмшигчин бол бидний ёс суртахууны луужин гэж тэгсэн шүү дээ, тий? Ёс суртахууны тохион юм байна. Тэгвэл би яг хаана байх юм? Хаана байгаа юм? Хаана байгаад байсан гэдгээ нэг бодоод хэрвээ үнэхээр хэцүү байх юм бол сэтгэл зүйчдэр очгонэ. За тэгээд бас бид юу гэж бодож болох вэ гэвэл өнөөдөр яг манай соёлын хувьд Монгол соёл дээр бид энэ яаж буух вэ гэмшил. Тэгэхээр манай соёл дээр болохоор нэр төрөө хадгалах соёлын хүрээнд тэг манай Монголд бол нэр төрөө хадгалах соёл маш хүчтэй байдаг. Тэгэхээр энэ нэр төрөө хадгалах соёлтой яг холбоотой юм бол энэ яаж боддог вэ гэхээр жишээлх юм бол хүний нүр яаж харнаа. Тэ эцэг эхийн нэрээ бодох ёстой. Би чинь маш тэр хүнд үртэй. Би зовлон даах ёстой. Гэх мэтчлэн эдгээр нэр хүнд. Нутаг усны нэр хүнд тий. Тэгэхээр эдгээр бүгд яг бас гэмшил дээр суурилждаг. Гэмшил дээр суурилж идэг, гэмшил рүү явуулждаг. Удмаар энэ яадаг вэ гэхээр одоо бидний хамтын гэмшил гэдэг юмыг бий болгож идэг бахан л да тий. Бид нэр дутаг усаараа тэнд гэмшиж явах хэрэгтэй. Тэнд нэг эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртвөл, тэнд нэг эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл тий. Тэр нөө хамтын нутаг усны гэмшил болох. Ингэснээрээ яах вэ гэхээр түрүүн бит хоёрын ярьжсэн хэл хязгаартай шууд холбогдно. Хувь хүний хэл хязгаарыг сулруулждаг. Тэ? Тэгэхээр нөгөө нэг илүү эн чин болохоор яадаг вэ гэхээр илүү одоо үүрэг дээр суурилсан гэх юм уу та тий. Үүрэг дээр суурилсан гэмшил байх нь шүү дээ. Би гэр бүлдээ үнэнч байх хэвээр, гэр бүлийнхаа төлөө байх хэвээр. Ингийн тулд би өөрийгөө золиослох хэвээр. Би яах вэ хүүхдийнхаа л төлөө амьдарч байгаа. Би яах вэ элэг бүтэн байхын л төлөө энд ингэ байж байгаа гэх мэтчлэн дандаа ингээд үүрэгт суурилсан өөрийгөө золиослсон гэр бүлдээ үнэнч байдал хадгалах гэсэн тийм байдалтай байх нэ. За тэгэхээр өнөөдөр бит хоёрын ярилцлага дээр гэмшил гэж юу юм? Гэмшлийн эрүүл бус бүр улмаар хор уршигтай те сэтгцэн гэмтэл суурилсан гэмшил гэдэг нь ямар шин чанартай юм, яаж биднэрт мэдрэгдэх юм, яаж амьдралд нөлөөлөх юм, ямар хоруу чанартай юм гэдгийг тайлбарс бага цаг хэмжээгээр дурдлаа. Тэгэхээр эцсийн төгсгөлд бид нар алдаа гаргах хэрэгтэй хүн юм байна. Хэрвээ ямар нэгэн зүйлд бид нар бүх цаг хугацаанд гэмшилтэйгээ нүүр тулах хэрэгтэй болох юм байна. Хэрвээ ямар нэгэн юм та гэмшиж байгаа бол энэ эрүүлэр гэмшиж гин үү буюу үйлдэл суурилж гин үү? Эсвэл хувь хүнээ буруутгаад оршихуудаа чиглэлчихсэн гарах гарцгүй мэт мухардаад урт хугацаанд гэмшиж гин үү гэдгээр та энэ гэмшлийг эрүүлд авч гин үү? Эрүүл гэмшлээр
одоо хариу үйлдэл үзүүлж гэнэ үү? Эрүүл бус гэмшилт байна уу гэдгийг анзаарч болох нэ гэдэг ийм дүгнэлт бас гарч ирж байна. Тэгэхээр өнөөдрийн бит хоёрын өгж байгаа асуултууд ч юм уу хэрэгжилж болох даалгаврууд хүн болгонд таарч болох үз. Та өөрийнхөө харамсаад гэмшээд магадгүй өөрийгөө буруутгаад явдаг зүйлсээ бас нэг тэнцлээд үзээрэй. Энэ болгоны дараа энийг яаж давж туулмаар байна? Тухайн гэмшлийг яаж хармаар байна? Улмаар таны амьдралын чанарт энэ зүйл эргээр нөлөөлж болох юм байна шүү гэдэг дүгнэлтэнд бас хүрмээр санагдчихэв. Өнөөдрийн сонирхолтой гэмшлийн тухай ярилцлагууд та хэдэд таалагдсан байх гэж итгэж байна. За дараагийн дугаараараа уулзлаа. Маш их баярлалаа. Баяртай. Баяртай.